Энэ удаагийнхаа бичлэгээр 2017 онд нээлттэй хийсэн трейлер төрлийн It Comes at Night киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Илүү том, илүү амттай KFC дангар бүүргэр, амттай зингэр маха, cheddar бислэг, чихэрлэг халуунуугатай соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүүргэр худалдаанд гарлаа. Дангар бүүргэрээ ердөө 12,900 төгрөгөөр KFC-гийн бүх салбараас болон KFC Mongolia.com-оор хүссэн газараа хургуулээд аваарай. Дангар юм аа. Аваргагч дангаралд авах юм байна даа. Амтд зингэр мах, cheddar бислэг, чихэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүүргэр худалдаанд гарлаа. KFC. Бат хэмээх өвгөн өвчин тусч цэвэр үсэрсэн байдалтай байгаагаар кино эхэлдэг. Баг бэлэн өмссөн түүний охин Сара бүх зүйл сайхан болно хэмээн түүнд хэлж түүнийг явуулахад бэлдэнэ. Удалгүй түүний нөхөр Паул өсвөр насны хүүн болох Трэвис нар мөн л баг бэлэн өмсчихсэн Бадыг гаргаж ойроо аваачлаа. Улмаар Трэвис өвөөдөө би танд хайртай гэж сүүлчийн удаа хэлэх ба Паул өвгийнх нь нүрэн дээр дэр тавьж буудаж хөнөөдөг. Дараа нь Паул түүнийг ухсан нүхэнд хийж зогтсыг нь шатаана. Үйл явдал гэр бүлийнхэн Бадын хойроос гашуудан чимээгүйхэн орой хоолоо идэж байгаагаар үргэлжлэнэ. Хоолны дараа Трэвис дээврийн хөндий рүү очиж эцэг их нь хоорондоо ярилцаж байхыг сонсдог. Сара хүүн өвөөгийнхөө өхлийг харсанд харамсаж байгаагаа илэрхийлдэг бол Паул хүүгээ зүгээр байх болно гэж тайвшруулав. Дараа нь сэтгэлээр унсан Трэвис өвөөгийнхөө нохой Стенли дээр очиж түүнийг хамгаалах болно гэдгээ илэрхийлнэ. Тэгээд Трэвис унтахаар хэвтэж өвөөтөөгөө ахуулсан зураг ширтдэг. Шөнө донд Трэвис гинэт нойрноосоо сэрж байшингийнхаа улаан хаалга руу ойртлоо. Тэрээр хаалгыг нээгээд дотогшоо орж өвөөгөө орон дээр сууж байхыг анзаарна. Гинэт өвөө нь хашгиран боссноор энэ нь хар дарсан зүйд байж таарах ба Сара гэрт нь гадны хүн нэвтрлээ гэж хэлдэг. Гэр бүлийнхэн хамгаалалтын багаа өмсөж Паул зэвсгээ аван улаан хаалга руу ойртлоо. Хинэгөө улаан хаалганы цаад талаас хаалгыг нээх гэж оролцсоор. Улмаар хаалгыг эвдэн нээх үед Паул түүнийг чиглүүлэн гал нээдэг. Гадны хүн ч бас нүрээ давуугаар халахлсан байх ба Паул түүнийг зэвсгээ хаяхыг тушаана. Дараа нь Паул түүний нүдийг нь шалгаж үзээд өвчтөе эсхийг нь асуухад тэрээр үгүй гэж хариулав. Гэсэн ч Паул эрсдэл хүлээхийг хүсээгүй тул буугаараа түүнийг зохин ухаан алдууллаа. Тэгэд Паул байшингийнхаа эргэн тойрныг шалгахад өөр хэн нэгэн байсангүй. Удалгүй Паул Трэвис хоёр ухаангүй байгаа залууг гадагшаа гаргаж модонд хүлдэг. Мөн амийг нь тууцаар нааж тэнд нь үлдээлээ. Гэр бүлийнхэн эвдэрсэн хаалгаа янзалж өөр хэн нэгнийг дотгошоо оруулахгүй тулд байшиндаа хаалт хийн. Хэсэг хугацааны дараа гадны хүн ухаан орж тусламж гуйхыг оролцсон ч түүнд туслах хүн байсангүй. Шинэн Трэвис ихэр татан уйлах чимээг сонсоод ой мод руу явлаа. Удалгүй тэрээр үл таних эртээ таарахад түүний нүд бүхэлдээ хар болчихсон. Трэвисийг ширтэх ба энэ нь дахиад л нэг хар дарсан зүйд байх нь тэр. Тэгээд тэр нүхээр гадагшаа харахад үл таних эрэхтэй модонд хүлээстэй хэвээр. Өглөө нь Паул бага зүүж үл таних эрэхтэй дээр очин түүний нөхцөл байдлыг шалгадаг. Хэдийн нэг өдөр өнгөрсөн тул Паул түүнийг шалгахад эрүүл байх бөгөөд энэ залуу халдвар аваагүй гэсэн үг юм. Улмаар Паул бага тайлж залууг асуултанд нь үннээр нь хариулахыг хүсч шаардлагатай бол эргэлзэхгүй буудна гэдгээ хэллээ. Эцэст нь тэр залуугийн амнаас наалдамхай тууцыг нь авч яагаад гэрлүүн дайрч орсныг асуудаг. Айсан залуу байшин эзэнгүй орхигдсон гэж бодсон учраас л дотгошоо хүчээр нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэрээр эхнэр хүүхэдтэй бөгөөд усхайж олохын тулд тэднийг үлдээгээд явсан гэдгээ хэллээ. Өмнө нь тэд талигач ахыхаа гэрт амьдарч байсан ч усны хангамж дасарсны улмаас ойроо явхаас өөр аргагүй болжээ. Паул түүнээс юу болоод байгааг мэдж байгаа эсхийг асуухад залуу хотын хүмүүс өвдөж эхэлмэгц гэр бүлээ аваад гарч ирсэн гэж хариулдаг. Залуу өөрсдийгөө хоол хүнснээс гадна малтай гэдгээ хэлж үүнийг цэвэр усаар солилцоход бэлэн байгаагаа илэрхийлнэ. Үүнийг сонсоод Паул түүнд усуулгаж цаашид яах ёстойгоо шийдэхэр боллоо. Энэ мөчөөс эхлэн киноны маань үйл явдал үл мэдэгдэх вирусын улмаас нийгэм сүрч эмх замбраагүй байдал үүссэн ертөнцид өрнөж байгаа нь тодорхой болно. Тиймээс гэр бүлийнхэн амьд үлдэхийн тулд өөрсдийгөө тусгаарлаж ойд нуугдах шаардлагатай болжээ. Тиймдээ ч ямар нэгэн байдлаар вирусын халдвар авсан Бадыг хөнөөхөөсөр аргагүй болсон байна.
Үйл явдал Сара үл таних залууг аавынх нь зогтсыг шатаасны улмаас утаа гарснаар өөрсдийг нь олсон гэж үзэж байгаагаар үргэлжлэнэ. Тиймээс тэрээр үл таних залуу хааштай л өөрсдийнх нь амьдарч байгаа газрыг мэдж байгаа болохоор дараа нь буцаад ирж чадах болохоор түүнд боломж олгож тэдний гэр бүлийг нь гэртээ авчрах хэрэгтэй гэлээ. Паул танихгүй хүнд итгэх хэсэгтээ эргэлзэж байгаа ч Сара илүү олуулаа байж л байшингаа хамгаалж чадна гэж бодож байгаагаа хэлдэг. Мөн дээрэс нь илүү их идэх хүнстэй болно. Паул эцэст нь бууж өгсөн ч халдвар аваагүй гэдэгт 100% итгэлтэй биш л бол хэнийг ч ийшээ авчрахгүй гэж мэдэгдлээ. Баад нэг хоног хүрэхгүй хугацаанд шинж тэмдэг нь илэрч байсныг санаж байгаа тул Паул итгэлтэй байхын тулд тэднийг 3 хоног ажиглахаар шийднэ. Улмаар тэрээр шаардлагатай зүйлсээ авч машина бэлдлээ. Тэрээр гэрээхэндээ гадагшаа гарахгүй байхыг анхааруулж онцгой шаардлагагүй бол өөрийг нь эргэж ирэхгүй байсан ч хайх хэрэггүй гэдгийг зөвлөнө. Ингээд Паул үл таних залууг суллаж гэр бүлийг нь энд авчрахад туслана гэд хэрвээ худлаа хэлсэн байх юм бол түүнийг хөнөөнө гэж анхааруулдаг. Энэ үл таних залууг Вил гэдэг. Тэд машинд сууж Вил эргэн тойрноо ажиглахын тулд дэвшин дээр суулаа. Удалгүй тэднийг хөдлөхөд гэнэт асуудал үүсч хэнийг нь тэдэн рүү гал нээснээр Паул машинтайгаа мод мөргөнө. Паул бууга авч машинаасаа гарan доогуур нь нуугдаж алсад нэгэн эрэхтэй байхыг анзаардаг. Паул хэд хэдэн удаа гал нээснээр өнөөх эрэхтэй газарт унаж амьсгал хураалаа. Гэтэл Вил өөр нэг халдагч эрэхтэй рүү дарих ба Вил хэрэггүй гэж хэлсэн ч Паул нөгөө эрийг буудан хөнөөнө. Үүний улмаас тэд маргалдаж Паул Вилийг эдгэр ирчүүдийг таньдаг. Тиймээс дарих төлөвлөгөөтэй байсан уу гэхэд Вил эдгэр халдагч том бүлэгт хамааралтай байж магадгүй тул мэдээлэл авахын тулд түүнийг амьд байлгахыг хүссэн гэж хариулдаг. Вилийн үгийг сонсоод Паул түүний үг үнний ортой байж магадгүй гэж бодсон бололтой. Паул Вилд гараа уваа гэж тушаагаад тэд халдагчдын эд зүйлсийг нь авч цогцснуудыг шууд дунд хайдаг. 3 хоногийн дараа Паул Вил болон түүний эхнэр Ким Хью Эндрю нарын хамтаар гэртээ буцаж ирлээ. Сара болон Тревис нараа тэднийг халуун дотноор угтан авна. Байшинд орсны дараа Паул гэрт нь вирус нэвтрэхгүй байх үүднээс зарим нэгэн дүрмийг тогтоодог. Дүрмэнд шөнө байшингаас гадагшаа гарахгүй байх, бүгд байшинд байх үед улаан хаалгыг түгжих зэрэг багтана. Мөн хинч ганцаараа ойроо явах эрхгүй бөгөөд хүмүүр аюулгүй байдлын үүднээс хоёулаа байх ёстой гэдгийг анхаарууллаа. Энэ үед Тревис Кимийг шохорхсон байдалтай ширтэнэ. Оройн Тревис дээврийн хөндий рүүгээ орж шинэ нэрсэн гэр бүлийнхний яриаг нь сонсдог. Дараагийн өдрүүдэд хоёр гэр бүлийнхэн эвтэй найртай амьдарч хүмүүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа хийнэ. Вил Тревист мод хэрхэн хагалахыг зааж Сара Кимд усыг хэрхэн цэвэршүүлдэг заав. Урт өдрийн дараа тэд оройг хамтдаа өнгөрүүлж хоол идэж тоглоом тоглоно. Вил Ким хоёр өрөөндөө дотн харилцаанд ороход Тревис үүнийг сонсож атаархах сэтгэл төрдөг. Нэг шин Тревис ирэхэд Ким түүний өрөөнд байх нь тэр. Тэр түүнийг үнсэхэд амнаас нь гинэт хар өнгөтэй шингэн гардаг. Бодож байсанчлан энэ мэдээж л дахиад л хар дарсан зүуд байлаа. Дараа нь тэр галтайгаа руугаа очиход Ким ганцаараа сууж байв. Хин хинэн унтаж чадахгүй байгаа тул тэд сууцгааж хэсэг хугацаанд ярилцдаг. Ярилцж байхдаа Ким Вилийн тухай ярьж өсвөр насны охин байхдаа түүнтэй уулзсан гэдгээ дурдана. Гэвч энэ Тревисийг эвгүй байдалд оруулснаар тэрээр Кимд сайхан амраарай гэж хэлээд явлаа. Маргааш нь ирчүүд ажиллаа хийж байхад Паул хүүгээ Ким рүү ширтээд байгааг анзаардаг. Тиймээс Паул Тревисийн санааг гадарлаж түүнд гэр бүлээсээ өөр хиндэж итгэхгүй байхыг анхааруулна. Гэнэт Стенли ойроо ямар нэгэн зүйл рүү хуцаж эхэллээ. Паул нохойг тайвшруулахыг оролдоход нохой түүнийг хазчихад ойроо зүгтаачихдаг. Тревис нохойныхаа араас гүйсэн ч бараа нь харагдахгүй болсноор түүнийг бухимдуулна. Тэрээр нохой хуцах дуу гөрвөжлүүлэн сонсдогч удалгүй хуцгаа болж бүх зүйл чимээгүй боллоо. Удалгүй Паул ирж түүнийг дөрмийг зөрчин ганцаараа явлаа хэмээн буруутгадаг. Тревис нохоондоо санаа зовж байгаа ч Паул нохоо харих замаа мэдэх болохоор удахгүй ирчихнэ гэж хэлнэ. Орой болж хоёр гэр бүлийнхэн таагүй уур амьсгалд чимээг үхэн оройн хоолоо идцгэн. Улмар Тревис өрөөндөө орж алга болсон нохооныхоо зургийг зурдаг. Паул түүнд санаа зовх хэрэггүй, өглөө нохойгч нь хайцгаая гэж хэлснээр Тревист багч гисэн итгэл найдвар төрнө. Дараа нь Паул Вил хоёроо баадын өрөөндөө сууж хамтдаа юм ууцгааж эхэллээ. Тэд сүрлийн өмнөх амьдралын талаар ярилцаж
Уилл өөрийгөө аавтайгаа хамт амьдардаг байсан цорын ганц хүн гэдгийг дурддаг. Үүнийг сонсоод Паулийн сэтгэл түгшин. Учир нь Уилл ойроо зүгтахаас өмнө ахыхаа гэрт амьдарч байсан гэж түүнд хэлсэн билээ. Гэтэл Уилл шуудхан л ахын байшин гэдэг нь өөрийнх нь биш Кимийн ахих байсан гэж яриагаа залруулна. Гэсэн ч Паул түүнийг сэжиглсэн хэвээр байх ба түүнд юу ч хэлэлгүйгээр өрөөнөөс гардаг. Шөнө дунд Трэвис гинэт сэрээд хачин чимээ гарахыг сонслоо. Тэрээр чимээг дагсаар өвөөгийнхөө өрөөнд очиход Эндрю шалан дээр ганцаараа унтаж байхын тэр Трэвис хүүг сэрээгээд ээж аавынх нь өрөөнд хүргэж өгдөг. Гэтэл хэсэг хугацааны дараа тэрээр ямар нэгэн чанга чимээг сонсож доошоо бууж юу болоод байгааг харна. Тэрээр улаан хаалга нээлттэй байгааг олж маш ихээр айлаа. Гинэт юм бутрах чимээ чанга сонсогдсноор сандарсан Трэвис шуудхан л ээж аавыгаа сэрээдэг. Хүн бүр бага зүүж зэвсэг нүүдэ авцгаалаа. Цочирд морн тэд шархандаа дарчлан хэвдэж буй Стенлиг олж хардаг. Санаан зовсон Трэвис нохоогоо харахыг хүссэн ч аав нь харуулсангүй. Сара түүнийг зочны өрөөнд аваачихад буундуу гарснаар Трэвис уйлж эхлэнэ. Дараа нь Уилл Паул хоёр Стенлиг зовлонгоос нь салгаж цогцсыг нь шатаадаг. Улмар тэд Стенлид юу тохиолдсон байж болох талаар зөвлөлдөнө. Гэтэл Трэвис улаан хаалга нээлттэй байсныг хэлснээр тэднийг зочирдуулдаг. Трэвис Эндрюг өвөөгийнх нь өрөөнд унтаж байхыг олсон болохоор түүнийг хаалга нээсэн байж магадгүй гэлээ. Үүнийг сонсоод Уилл Ким хоёр хүүн зүүдэндээ явдаггүй. Бас хаалганы цоожинд хүрэхээр өндөр биш тул ийм байх боломжгүй гэж бодож байгаагаа илэрхийлдэг. Трэвис харсан зүйлдээ итгэлтэй байгаа тул энэ нь удалгүй тэдний хооронд маргаан үүсгэнэ. Маргааны үеэр Паул хэн хэнэн өвдөхийг мэдэхгүй тул гэр бүлийнхэн хэд хоногийн турш өөрсдийгөө хорой цэрийн дэглэмд оруулахыг санал болголоо. Энэ санааг бүгд хүлээн зөвшөөрснөөр тусгаарлалтын хугацаанд хэрэглэх хангалттай хүнс ус бэлтгэхээр шийддэг. Дараа нь унтлагын өрөөнд Паул Трэвисээс дахин нэг удаа болсон зүйлийн талаар асуухад тэрээр үннийг хэлсэн гэдгээ хэлнэ. Харин Эндрюд Бэлигүүгээр хүрч ээж аавынх нь өрөөнд хүргэж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Трэвис хүүг өвчтэй байж магадгүй. Тиймээс өөрийгөө ч бас халдвар авсан байх гэдэгт санаа нь зовно. Паул хүүгээ сандрах хэрэггүйгээд хурдан усан дор гэж зөвлөлөө. Шөнө дунд Трэвис дахиад л нойрноосоо сэрж гэрэл барин байшингаас гардаг. Тэрээр ой дундуур алхаж Стенлигийн хуцаж байгааг холоос сонсон. Трэвис нохон хуцах дууг дагаж явахдаа газраас буу олж үүнийг авлаа. Тэрээр толгод руу алхаж очиод Стенли рүү үл үзэгдэх аратан дайрахыг хараад айдаг. Хэсэг хугацааны дараа Трэвис орондоо сэрэх ба хар шингэнээр бөөлжнө. Түүний өмнө амнаас нь хар шингэн гарах өвөө нь зогсож байхыг хараад Трэвис маш ихээр айв. Энэ нь дахиад л хар дарсан зүүд байж таарах ба Трэвис халдвар аваагүйгээ хараад тайвширдаг. Үүний дараа Трэвис Эндрюг уйлж байгааг сонсоод дээврийн хөндөй рүүгээ очлоо. Ингэхдээ тэрээр Уилл Ким хоёрын яриаг сонсоод яагаад ч юм сандрана. Хосууд бусадтай мэдэгдэлгүйгээр явхаараа төлөвлөж байгаа болж таардаг. Трэвис шуудхан л ээж аваагаа сэрээж Эндрю уйлж байгааг Ким Уилл хоёр явхаараа төлөвлөж байгааг сонссноо хэллээ. Тэрээр Эндрю өвчтэй байсан байх. Тиймээс өөрийгөө халдвар авсан байх гэж санаа зовж байгаагаа илэрхийлнэ. Үүнийг сонсоод Сара Паул хоёр Уиллтэй нүүр тулахаар бага зөөж бууга цэнгэлдэг. Тэд нөгөө гэр бүлийнхнийг хоол хүнсийг нь хулгайлна гэхээс сэрэмжилж эрсдэл хүлээхийг хүссэнгүй. Трэвис тэднийг арай хэтрүүлж байгааг хоол хүнсээ хувааж болно гэж бодож байгаагаа илэрхийлдэгч Сара танихгүй хүмүүст итгэж болохгүй гэж анхааруулдаг. Тэгэд Сара хүүдээ өөрсдийг нь эргэж ирэх хүртэл өрөөнөөсөө гарахгүй байхыг хүснэ. Ингээд зэвсгэлсэн Паул Сара хоёр Уиллийн гэр бүл байгаа өрөө рүү явлаа. Сара болонд нуугдаж Паул зогсолтгүй уйлж байгаа Эндрюг харуулахыг шаарддаг. Уилл түүнийг оруулахаас татгалцахад Паул энэ өөрийнх нь гэр болохоор шалгах эрхтэй гэж шаардна. Эцэст нь Уилл хаалга нээх ба Паулд буу тулгаж түүний бууг нь хураалаа. Уилл Паулийн багийг хүчээр тайлуулж энд хинч өвдөөгүй гэж хэлдэг. Паул хүлээн зөвшөөрөхөд Уилл түүнд гэр бүлд нь хийсэн бүх зүйлд талархаж байгаагаа илэрхийлнэ. Тэгээд Уилл зүгээр л хоол хүнс ус аваад ямар ч асуудал үүсгэхгүйгээр явахыг хүсэж байгаагаа илэрхийлдэг. Улмаар Уилл болон түүний гэр бүлийнхэн Паулыг барьцаалан өрөөнөөсөө гарлаа. Тэд шатаар бууж байхад Сара Уилл руу бууга тулгаж зэвсгээ буулгахыг шаардна. Уилл өөрсдийгөө зүгээр л явахыг хүсэж байгаагаа хэнийг ч гэмтэхгүй гэдгээ дахин мэдэгддэг.
Эцэст нь тэд хоёулаа бууга доошлуулахар шийддэгч. Энэ боломжийг Паул ашиглан Уиллийн бууг нь авч түүнийг зохиж ухаан алдууллаа. Энэ хооронд Трэвис унтлахын өрөөнөөс үймэн шугааныг сонссон ч эцэг эхийнхээ үгэнд орохоор шийдэж өрөөнөөсөө гарсангүй. Ким Эндрю хаалган дээр очиход Сара тэднийг буланд шахан байранда байхыг хүсэх ба Ким Сараагаас өөрсдийг нь явуулахыг гуйна. Паул ухаангүй байгаа Уиллийг тэрэгцэрт очиж гэр бүлийнхнийг нь байшингаасаа гаргалаа. Гэнэт Уилл Паул руу дайрч чулуугаар толгой руу зогсох ба сонголт үлдээгүй Сара Уиллийг бууддаг. Ким хүүгээ аваад зүгтаахыг оролдоход Паул тэднийг зогсгэмэн хашгирдагч тэд зогсоогүй тул Паул тэднийг буудна. Харамсалтай нь Эндрю суманд өртөж газар дээрээ нас барснаар Кимийн сэтгэлийг шархлууллаа. Ким хашгирч өөрийг нь энэ зовлонгоос ангижруулж өгөхийг гуйдаг. Паул гуйснаар нь болгож эргэлзэлгүйгээр Кимийг буудан хөнөх ба Уилч мөн шархаа даалгүй нас барна. Энэ хооронд Трэвис хурж ирээд болсон зүйлд сэтгэлээр унлаа. Үүнтэй зэрэгцэн түүний хамраас шингэн урсснаар тэрээр шуутхан лугаалгын өрөө рүүгээ очиж бөөлчих нь тэр. Хэд хоног өнгөрч Трэвис халдвар авсан нь тодорхой болж орондоо хэвтэн. Тэрээр сэрхэд түүний арьсан дээгүүр өвөөтэй адилхан цэврүүнүүд үүсчээ. Баг зүгээгүй Сара түүнд бүх зүйл сайхан болно гэд Трэвисийг явуулахад бэлдэн. Үхлийн ирмэг дээр байгаа Трэвис өөрийгөө хонглоор явж улаан хаалгаар гарч байна гэж төсөөлдөг. Удалгүй тэрээр нас барж нөгөө өрөөнд Паул ганцаараа уйлсаар. Дараа нь Паул Сара хоёр ширээний ард чимээгүй сууцгааж хинхэн нь болсон явдалд туйлдсан харагдана. Тэд ч бас халдвар авснаа тодорхой болж үхлээ хүлээж байгаагаар кино төгсдөг.